Сайн мэдгэн Chance Trade-ийн за та бүхэндээ өнөөдөр энэхүү бичлэгээрээ Солонгост автомашин авахд юуг анхаарах ёстой вэ? За мөн дээр нь сүүлийн үед гараад байгаа асуудал эрсдлүүдийн талаар мэдээлэл хүргэхээр энэхүү бичлэгийг хийгээд байна. За ер нь бол Солонгосын хот олгонд ийм автомашины худалдааны төвүүд байдаг. За миний хувьд бол Суван хотын SKV1 та бүхний миний ард харагдаж байгаа энэ барилгад бол би байрлаж ажилладаг байгаа. За Суван хотод нийтдээ иймэрхүү хэмжээний 4-5 барилгад бол энэ автомашины борлуулдаг төвүүд бол байрладаг. За Солонгосын Суван хот нь бол нийт зах зээлийн 35-40% бол эзэлдэг. Тэгэхээр маш том хүрээллийг хамарсан маш олон тооны машинууд бүртгэлтэйгээр ийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг ээ. За миний хувьд бол би албан ёсны эрхтэй дилер учраас энэ Суван хотод байрлаж байгаа бусад компани машинуудыг бол борлуулах хэрэгтэй байдаг. За үүгээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр сүүлийн үед Encar болон KB Chacha бүх машин борлуулдаг аппликейшн дээр дилер бус хүмүүс тухайн солонгос хүмүүсийн дилерүүдийн машиныг давхар борлуулж тавиад тухайн үйлчлүүлэгч худалдан авагч худалдагч хоёрын хооронд маш их асуудлуудыг үүсгэж лоердолд бол маш их явагдаад байгаа. За үйлчлүүлэгчээс мөнгөний авчаад машинчгүй мөнгөчгүй юм хоцрох асуудлууд маш их гараад байгаа. За үүнийг би та бүхэндээ бас анхааруулах зорилгоор гэрээн дээр тухайн албан ёсны эрхтэй дилерийн болвол нэрэн заавал гэрээ хийгээд бичигдсэн байдаг юм аа. За тэгээд энэхүү гэрээн дээр харах юм бол миний нэр жишээлх юм бол энэ цэцэг дэлгэр хишиг дэлгэр гэдэг энэ гэрээн дээр бол тусгагдаж бичсэн байгаа. За энэ хувь хүний мэдээлэл нь энэ дээрээ бичигддэг. Энд машины мэдээлэл үнийн дүн гэдэг бүгд бичигддэг байгаа. За тэгэд энэ албан ёсны эрхтэй энэ дилерийн эрхийн үнэмлэхийг авахд бол Солонгос дилерүүдийн холбоо гэж бол байдаг. Үүнээс энэ тодорхой шалгуурыг дамжснараа энэ үнэмлэхийг бол олж аваад Солонгосын зах зээл дээр дотооддоо автомашин борлуулах ийм эрхтэй болдго юм байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ гэрээг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар энэхүү үнэмлэхийг нь бас шалгаж үзэж байгаарэ гэж хэлмээр байна. За мөн дараагийн асуудал нь гэх юм бол манай монголчуудын сайн мэдэх Encar болон KB Chacha гэдэг энэхүү машин борлуулдаг аппликейшнийг бол манай монголчууд маш их харж холбогдоод тэндээс машин болоод маш их авдаг болсон байгаа. За сүүлийн үед энэхүү машин чинь бол ялгаагүй мөн дилерүүд автомашинаа гадагшаа экспорт гаргах зориултаар машинаа манай монголоор бол үнгүүцэг юмэнтэй яг адилхан ингэж машинаа төлбөр төлж тавьдаг юм аппликейшн байдаг. За үүн дээр солонгос хүмүүс бол дамнаж зарах бусдын машиныг зарах за хувь хүмүүс ингээд борлоо янз бүрийн асуудлууд их гардаг. Тэгээ энэ дээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр манай монголчууд тухайн машиныг очиж үзэхгүйгээр шууд худалдаж авах мөнгийг төрүүлж хийгээд итгээд солонгос хүн юм чинь найдвартай байгаа гэж бодоод итгээд машин авчдаг. Атал тэр машин бүр мэдээлэлтэйгээ бүр 100% эсрэг ингээд зөрж явах тохиолдлууд маш их гардаг болсон. За энэ бол экспорт ихсэнтэй бол маш их холбоотой. Мөн дилер дуудлага худалдаанаас машинаа авчираад ийм онцлогоонд бол машиныг оруулдаг. Онцлогооны ийм хуудсууд гаргаж ирдэг. За энэ хуудсан дээр болохоор тухайн машин аваар осолд орсон юм уу? Өмнө нь ямар үйлчлэгээ авч ирсэн, мотор хороопны мэдээлэл, тухайн машин даатгалаар орж ирсэн юм уу, гал усанд орж ирсэн юм уу гэд наривчлсан мэдээлэл бол энэхүү онцлогооны хуудсан дээр байж байдаг. За энэ хуудсыг харахад бол мэдээж сүүлийн үед бол ингээд ямар ч асуудалгүй гэд ингээд ямар ч ийм чек хийгдэггүй машин байна гэд очоод итгээд үзтэл бас асуудалтай байдаг. Энэ маань бол нэг талдаа ерөөсөө дилерүү жаахан залхуу болж эхлээд байгаа. Яг тэгэхээр ерөөсөө гадагшаа экспортын урсгал ихсэн маш хүмүүс үнэн хямд байвал хамаагүй гэдэг ингээд аваа явдаг бусад орны үйлчлүүлэгчид зөвхөн Монгол хүмүүс энд амьдардаг учраас бусад орны үйлчлүүлэгчид үнэн хямд байх юм бол тэр машин заваан байна уу баг зэргийн эвдрэлтэй аваар осолд орсон байна уу хамаагүй ерөөсөө үнийг хараад оныг хараад аваа явчихдаг учраас ерөөсөө олцсон Encar KB Chacha дээр бол экспортоор гаргана гэсэн машинуудаа тэнд тавьдаг болоод байгаа шүү. Тийм болохоор та бүхэн маань яг албан ёсны болж өгвөл албан ёсны зах дээрээс нь ирээд нэг биш нэлээд хэдэн машиныг үзээд тэр дундаасаа сонголтоо хийгээд найдвартай гэрээгээ хийгээд ингээд баталгаажуулаад авч яваарэ гэдгийг би бас зөвлөмөр байна. За ийм төрлийн асуудлууд гэмт хэрэгүүд бол Солонгост маш ихээр гараад байгаа. Мөн дээр нь өөрийн чинь машиныг ингээд зараад өгөө. Тэгээд та зөрөөнд нь өөр машин авч болнооч гэдэг юм уу ийм яриа бас маш их гардаг. Тэгээд өөрийн чинь машиныг зараад өгье гэчээд Солонгос дотроо хувьдаа ашиглаа зарж өгч ингээд унаад явдаг Солонгос дилерүүд бас маш их гараад байгаа. Тийм болохоор хаанаа маш болгоомжтой цензуртэй байхгүй болохгүй болоод байна гэдгийг холбооноос анхааруулад байгаа шүү гэдэг мэдээллийг та бүхэндээ энэхүү бичлэгээр хүргэх гэсэн юм аа. Ингээд Chance Trade гişгэ байла. Баярлалаа.